Hi guys. Өмнө би coffee shop нээсэн бол Гигээс тэр кофе шоп нээжээ. Очио манайхан. үйлчлүүлэгчд маань гомдол гараад байна. Кейк бялуу байхгүй мүү? Яагаад вэ гэхээр кофе ууж байгаа юм чинь гоё нарийн буу бялуу кейк идмээр ин гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд тэнд цаана хайрцаг дөрөв гомдол байна. Тэгэхээр би илүү том салбар нээхээр шийдзээ. Энэ маань кофе гаргана, смути шейк гаргана, бас кейк, нарийн боо бүр төгс байна. Даанч маш олон ажилттай. Тэгэхээр би хамаа мөнгө зарцсан гэсэн. Асуусан нөгөө гэтэл амьдрал юм да. Тэ энэ бол илүү том, илүү олон ширхтээ, 120 ширхтээ, энэ нь 210 хүн ширхтээ. Тэгэхээр би энийг та нартайгаа одоо хамт эвлүүлэх нэ. Би бас өөрийгөө дахиад сорих байгаа байхгүй. За энийг бол би анх эвлүүлж чанахтаа гэж бодож исэн бол одоо энэ дээр энэс илүү хэцүү байна шүү дээ. Тэгэхээр одоо энийг маш олон цаг эвлүүлэх нь та нартайгаа яриад чагчаад эвлүүлэх нь дээ. Тэгээд одоо бүгдөө шууд эхэлцгээе. Салбар энэс илүү том салбараа бүгдөө одоо босцгоё. Амьдрал жижигхэн байжснаа томордог нь ер нь бол жам юм да. Би энэ жижигхэн кофе шоптоо, бяцхан хөрхөн кофе шоптоо, гигээс дээрээс кофе шоп гэж нэр өгсөн бол эндээ хоёр дахь хөрөмдө тавцуулаад дахиад нэр өгчлөхгүй шүү дээ. Тэгэхээр би тэрсээ өдөртөө за гигээс дээрийн кофе шоп түрээ дээрээ гэмээр энэ хоёрыг аль нь нохыг мэдгүй эргэлзэн шүү дээ. Тэгэхээр энэ дахиад чинь нэр өгөх ёстой. Энээс илүү маш онцгой гоё нэр байх хэрэгтэй. Тэгэхээр та нар комментээс санаа бичээрэй байж. Та нар заавал бичлэгээ дуусган үзээд энэ ямар болох нь, ямар хэр том хэмжээтэй, ямар хон болохыг та нар хоёр нүдээр заавал харж ийж, үзчихийж дараа комментээс онцгой нэрээ өгөөрэй. Би тэгээд хамгийн их лайктай болсон нэрийг шууд нэрлэнэ. Та нар санал сургаад лайк дараад яваарай. Би бас өөрийнхөө бодлыг комментээс бичээнэ. Та нар лайк дараарай. За одоо энэ дотор маш олон юм байгаа. За тэгэхээр эдгээр бүгдийн одоо ширээгээр дүр юм байна шүү дээ. За энийга түр энд тавьчих. Тэгээд энийга түр доош энэ тавьчих. Окей. Би харцгай бүгд бүү онгоолгоо. Ёо бурхан минь. Бурхан минь. Oh my god. Одоо эдгээр бүгдийг өгсраад ийм болно. Ани би бараг өдөржингөө имлүүлэх байхаа. Тэгтээ хайгүй зүгээр. За энэ дотор ийм байгаагүй. Өмнө бол ийм харцагтай юм байгаагүй. Кейс дээр зөрүүлж нэлийг бэлдсэн баг та. Одоо бүгд амагсан хэзээ. Эйс юм аа. Ажон. Анзаа. За юу вэ? Гэрлэн. Энэ ч нүний touch like гэвэл дээр нь хуруугаар хүрх юм бол шууд асчдаг. Чүү зүгээр хүрээд асна. Яа бэлгэлж жоохон горьчлаа. Энээр цав нь юу ингэж мустаа. Зүгээр хийчихгүй. Хөсөлтэй юм уу? За дээр одоо бүгд шууд эхэлцгээе. Бүр ингээд догтолчлоо. Яа та нартайгаа ингэсэн бүр догтолчлоо. Окей. Хичээл амтсан байгаа үедээ цаг зав ашиглаад энэ гоё юм хийн штэ. Хичээл эхэлчихэн чинь зүгээр ийм хийх бай зүгээр л өрөөндөө одоо би бол хичээл эхэлсэн байсан бол өрөөндөө даалгавраа хийгээд байж, эсвэл бичлэгнийхаа санааг бичээд байж. Ер нь бол цаг зав нь бол баг гарна штэ хичээл. Гэтэл бас бичлэг хийж байна шүү. За. Окей. За одоо энэ дээр нүг өсгөнүүд байсан. Тэгээ одоо энэ дээр амар их бахаа. За энэ дээр хүмүүсүүд нэ. Окей. За энэ дээр зогоо. Тийм бэ. За энэ шалмал юм уу амар дэндээ гохоо. За энэ чи энэ яагаад ингэ сондгоор энэ гэж юм? Энэ яагаад энэ дээр сондгоор энэ гэж юм? Энэ ямар ноото хэрэг вэ? Бүгдөө олж одоо мэдцгээ. За энийг бол нэг олцгоо газар ингэ тавьчих. Тэгэхгүй бас ихтэй хэв. Инстэй хэдий юм мэдэхгүй шүү. Тас сото тэгээ олдог л ах та.
Эний хамгийн гоё нь бол ингээд батбөх гэ картон нэм үү картон болчихсон шүү. Тэгсэн мэт тийм мод шиг юм амар батбөх маш сайн нэгт яа энэ дээр одоо амар бол юм зоохон дээ. Энд дээр ингээд л амар бол юм зоохон дээ яанаас хүмүүсээ хүлүүлээ зоодлцээ. Энэ юм ноттай. Яагаад ийм юм дахиад унч уу? Энэ зүгээр эднэрийнхэн ийм юм дунаад байгаа юм болов уу? Жохон шидэхтэй юу? Ямар хачирхалтай юм бэ? Тэ ханаас юм ч. Би чанартай явчих. Би ч нэг уурлахгүй дэлтэй л асал ихэндээ шийдэхтэй байлаа шүү. За одоо шууд эхэлцгээе. Энэ нэлээд том юм байна. Би энийг бол энэ яг үнд бол номны тавиур дундаа яг дундуур нь ингээд хийх ёстой ч үлээ. Би нэг гоё галтгон дээр хоол идэг бичлэгэн дээр бас харуулна. Яа энэ ч эсвэл амар том юм байх шиг байна да. Зац одоо бүгдөө эхэлцгээе. За хамгийн дөрөнд яа тийм их үү. За хамгийн ихнийх нь ясаж амар. За анхитэй дивэ. За бүгдийн за энэ тоглоом томроод гэсэн чинь бүр бацсан амар өнгөлөг болсон байна. Гайс энэ нь жоохон сүртэй ингээд энэ жоохон сүүлийн хоёр ном нь жоохон мэжээсэн бас амар зураг мөргийг харалтаас тий. Одоогор бол ийм болсон байна. Энэ хүн маань агаар дээр ном уншингаа ингээ кофе ууцсан байж гин. Яг үнтэй энэ кофе ууцсан. За тэгэхэд хоёр муур нэг нь ойронглоод нэг нь цэнээс байж гин. За тэгээд энэгээр маш ган номнууд байна. Гигээс дэрийн тухай номнууд байна. За тэгээд энэгээр ингээд халбах хэрэгсэл тэгээд цонхмоо. Юм байна. Энэ хүн маань маш хачирхалтай ич хиттэй. Агаар дээр сууж гин. Ингээд сууж байдаг. За одоо дараагийн яхаар ажил руу орцгоё. Тэр ингэж тавиад. За одоо бидний барьсан юм бол ийм басан байна. За энэ дээр бол ингээд энэ шүүгийн дотор бяцхан хөрхөн шүүгийн дотор маань ийм өрөө тавьсан боо нарийн боо заацтай ямар нэг юм байна. Яа, одоо ингээд хаачи. Дэнс бургер тако байгаамаа. Танасаа яндарсан уу? Энэ дээр байгаа бургер тако. За доор нь бол энэ дотор ингээд халууна байдаг юм шин дотор халуунаараа байгаа кроссонт, куки гоё юмнууд байна. Миний дуртай нэрийн бомбууд. Энд энэ дараа нь хоёр тараа ийм хөөрхөн. Зэ одоо тарих энэ нийт 40 байгаа. Одоо би дөнгөж 20 дээр явж. Тэс хураар авах шүү. Бас ийм хөөрхөн хоёр сандал хийчихлээ.
Одоо 2 хөөрхөн сандал, модон сандал одоо болсон. Энийг shake smoothie хийх юм уу те. За одоо энэ бэкриний газрыг би бөө юм болж хэлээ. Тэгээд энийг би 4 цагийн турш хэлээ. 4 цаг болж энэ бэкриний маш одоо том маш гоё салбарыг тэгээ 4 цагийн дотор босголоо. Тэгээд одоо санахгүй танилцуулъя. Энэ маань бол маш олон одоо ажилтнтай манай өөрчлөлөгчд маань одоо ирээгүй байгаа. За энээр бас ингээд бэкриг бичсэн байгаа гоё дөөнөд. За энээр coffee home. Coffee shop гэсэн мөртлөө bakery. Амар гоё. За одоо манай юм маань жоохон гэрэлгүй харагдаад. Гэхдээ та нарт ич хэлүүлье. 1 2 3 Слаймер гэдэг энэ гэрлийн нотоох гэж бол маш удсан шүү. За энд маань бол ингээд маш амттай донутууд байна, энэ кейк байна. За ингээд бэкри, сүүмэн. За энэ бол манай кастюм хүн байна. Тэгээд энэ бол хаалга байна. Өглөөний минь шин талгаа бий шинхэн. За ирэх мэ. Донут бол маш одоо алдартай Франц жороор хийсэн. Үнэний фермээс ирсэн цэвэр сүнэд байна. Цаана өөрчлөлт ном уншингаа кофе ууж. Кофе бол манад янз янзаар төрлөөр гарч байгаа. Энэ цаана хүмүүс манай хоёр ажилчин маань ажиллаа хийж ирсэн кастом нарийн бовоо хийгээд байж байна. 3 муур ирэхлээр байж байна. 1 2 3. За энэ бол ингээ кофе заран кофений машинтай. 100% арабика үрээр хийсэн кофе. Энэ бэкри маань манай хотын төвт байрлана. За энэ миний кофе шоп маань Ярамгт байрлана. За тэгээ би салбар болгоод олон газар байрлалаа. За тэгээд та нар энэ манай бэкриний газарт нэр өгөх мартсан уу? Өгс ойлгомжтой л да. За тэгээд та нар нэрүүдээ маш гоё нэрүүдийг шинэлэг нэрүүдийг сонгоод комментээсээ бичээрэй. Тэгээд хамгийн их лайк авсан, хамгийн их лайк цуглуулсан хүний одоо зохиосон нэрийг энэ өөрчилж хэмнаа. Яа тэгээд за энэ бол маргаашаас эхэлж нэгдэн. Одоо эдгээр манай ажилчдад маань хөдлөхгүй байгаач одоо хөдлөн. Та нар харж байна. Ичид ихэлээ. Гэлээс гатхи. Пом.